Европ Монголын олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилтын хүрээнд солилцооны хөтөлбөрийн шугамар Европын холбооны экспертүүд дархан хотод хүрэлцэн ирж ажиллаж байна. Тэд холбооны сайн туршлага, бодлого, стратеги, амжилттай загваруудыг танилцуулах, Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн байдалтай танилцаж, тулгамдж буй асуудлуудыг бэлэлцэн холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллах юм. Энэ хүрээнд Монгол Улс Европын холбооны хамтын ажиллагааг хөдөө аж ахуйн салбарт чиглүүлэх замаар эрүүл хүнс үйлдвэрлэлийг дэмжих төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар салбарын бодлого боловсруулагчид, судлаачид, мэрэгчлэтнүүдтэй хэлэлцүүлэг уулзалтыг зохион байгуулж байна. Юуны солилцооны хөтөлбөрийн хүрээнд Грек улсын Тесалын их сургуулийн хөдөө аж ахуй газар тариалан эдийн засгийн лабораторийн эрхлэгч доктор профессор Жорж Волонтос, за Финландийн Block Solution компани захирал Silverberg Marcus, за тэгээд юуны энэ компани нь болохоор зэрэг 3 төрлийн хаягдл хувцрыг дахин боловсруулад тэгээд эрчим хүчний хэмнэлттэй боломжийн өртөгтэй юм байшин барьдаг юм компанигаа ерөнхийдөө бол дарханд бас энэ үйлдвэрээ байгуулж хамтарч ажиллах удаан хугацаанд үр дүнтэй хамтран ажиллах юм зорилготой ирж байгаа юм хүмүүс байгаа. За Серб улсын East West компани одоо ерөнхийдөө инженерүүд нь бас ирсэн байна. За энэ компани болохоор зэрэг дулааны цахилгаан станцын хаягдл үнсээр цемент, бордоо үйлдвэрлэдэг ийм компани төлөөллөд ирсэн байнамаа. Өнөөдрийн энэ хэлэлцүүлэг нь болохоор хөдөө аж ахуйн салбарт Европын холбооны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх тийм ээ ямар боломж байгаа юм гэдэг тал дээр ялангуяа одоо тэр профессор Волонтос бол яг энэ дээр маш чухал ийм асуудлуудыг илтгэл юм тавхаар. Тэгээд эндээс гарах хамгийн гол үр дүн бол цаашдаа одоо хамтарч тухайн салбарт хөрөнгө оруулалтыг татахад тухайн салбарт тулгамдж байгаа асуудлыг шийдвэрлэхэд Европын холбооны одоо сайн туршлагуудыг нутагшуулахад одоо ямар боломжууд байна уу гэдгийг бол энэ экспертүүд ялангуяа салбарынхаа одоо төлөөллөлтөд хэлцэж дараагийн одоо төсөл хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр ийм юугаа боловсруулах ийм одоо үр дүнг хүлээж байгаа үр дүн бол ийм байна. Хэлэлцүүлэг түнсэтэй аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яам, аймгийн хүсэлтэй аж ахуйн газар, тус салбарын үйлдвэр эрхлэгч тариаланчид оролцож байна.